Ах эгч нараа, Бурхан үргэлж шинэ байдаг. Бүх зүйлийг өөртөө агуулдаг. Бурханы нэрс нь түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлөх боломжгүй. Тиймээс эрен үе урагшлахын хэрээр түүний нэр солигдсоор байдаг. Юу гинэ? Бурханы нэрс түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлж чадахгүй нэ? Яхава Бурханы гэсэн бүхнийг бүрэн төлөөлдөг. Аврагч Есүс бол Бурханыг бүрнээр нь төлөөлнө. Христийн шашинтнууд хэдэн мянган жилийн турш хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Бас бидний итгэлийн үндэс. Хэн ч үгүйсгэж чадахгүй. Тийм ээ. Яхава Есүс гэх энэ хоёр нэр Бурханыг бүхэлдэн төлөөлж чадна. Үүнийг үгүйсгэх аргагүй. Хүмүүс аврагдахын тулд Есүс Христэд найддаг. Та нар Бурханы нэрийг үгүйсгэж зүрхэлчгээд яаж номлох гэв? Лигчээ, вангчээ. Битгий бухимдал. Одоо болно хэпин. Та нар эзнээс урвсан. Дахиж та нарыг сонсомооргүй байна. Лигчээ та тайвшир. Бид пин игч болоод бусдынх нүгийг сонсох хүсэлтэй байна. Бүгдээрээ цааш нь сонсцгоё. Ах эгч нараа, Бурханы нэр бүр нь түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлж чадах эсэх нь хүмүүсийн тодорхойлох асуудал биш юм. Төгс хүчит Бурхан энэ талаар юу гэж хэлснийг харцгаая. Та бүхэн 925 дугаар хуудсыг гаргана. Төгс хүчит Бурхан хэлэхдээ Есүс гэх нэрийг золилтын ажлын төлөө авсан. Тиймээс тэр эцсийн өдрүүдэд эргэж ирэхдээ адилхан нэрээр нэрлэгдэх үү? Тэр бас золин аврах ажил хийх үү? Яагаад Яхова Есүс хоёр нэг мөртлөө тэд өөр эрен үед өөр нэрээр нэрлэгддэг вэ? Тэдний ажлын эрен үе өөр учраас биш гэж үү? Ганцхан нэр Бурханыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Тэгвэл Бурхан өөр эрен үед өөр нэрээр эрен үеийг өөрчилж эрен үеийг төлөөлдөг байх нь. Учир нь ямар ч нэр Бурханыг өөрийг нь бүрэн төлөөлж чадахгүй. Нэр болгоно нь тухайн эрен үедх Бурханы зан чанарыг л төлөөлж чадна. Зөвхөн түүний ажлыг л төлөөлөх хэрэгтэй байдаг. Тиймээс бүхий л эрен үеийг төлөөлөхийн тулд зан чанартаа тохирсон ямар ч нэрийг Бурхан сонгож болно. Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр нь Бурханы зан чанарыг бүхэлд нь төлөөлж чадах уу? Бурханыг бүрэн илэрхийлж чадах уу? Хэрэв хүн Бурханыг зөвхөн Есүс гэдэг ба Бурхан зан чанараа өөрчилж болохгүй учраас өөр нэр байхгүй гэвэл энэ үгс нь доромжлол юм. Бурхан бидэнтэй хамт хэмээх Есүсийн нэр Бурханыг бүхэлд нь төлөөлдөг гэвэл чи итгэдэг үү? Бурхан олон нэрээр нэрлэгдэгч энэ олон нэрнээс Бурханд юу байгааг илэрхийлэх нэр нэгч байхгүй. Бурханыг бүрэн төлөөлөх нэгч нэр байхгүй юм. Иймээс Бурхан олон нэртэй байдаг боловч эдгээр олон нэр нь Бурханы зан чанарыг бүрэн илэрхийлж чадахгүй юм. Бурханы зан чанаар хэтэрхий баялаг бөгөөд хүний мэдж дийлэхээс хэтэрсэн билээ. Хүн төрлөختний хэл нь Бурханыг бүрэн илэрхийлэх чадваргүй. Тодорхой нэг үг эсвэл тодорхой нэг нэр Бурханыг бүхэлд нь төлөөлөх чадалгүй юм. Иймээс Бурхан нэг тогтсон нэр авч болох уу? Бурхан энэ мэт агуу ариун атал яагаад шинэ эрен үе болгонд нэрээ өөрчлөхийг чи зөвшөөрдөггүй вэ? Иймээс Бурхан өөрийн ажлыг биечлэн хийдэг эрен үе болгонд өөрийн ажлаа товчоор илэрхийлэхийн тулд эрен үед тохирох нэрийг сонгон ашигладаг. Тухайн эрен үед түүнийг төлөөлөх онцгой нэрийг өөрийн зан чанарыг төлөөлөх нэрийг ашигладаг. Бурхан өөрийн зан чанарыг илэрхийлэхийн тулд хүний хэлийг ашигладаг. Ийм учиртай байж Бурханы нэр өөрчлөгдгийн цаана олон нууц байдаг юм байна.
Тийм ээ. Энэ үг үнэхээр бодтой байна. Бурханаас өөрөөс нь өөр хэн ийм үг хэлж чадах вүлээ? Тийм шүү. Манай Бурхны зан чанар үнэхээр баялаг. Нэг нэр түүний гэсэн бүхнийг төлөөлж чадахгүй. Бурхан талархъя. Энэ үгс үнэхээр хатуу юм аа. Урд нь ийм үг огт сонсож байсангүй. Ах эгч нараа. Бурхан бол мэрэгэн ухаантай төгс хүчит захирагч. Тэр үнэхээр агуу элбэг дэлбэгийг агуулдаг билээ. Ямар нэг тодорхой нэр Бурхны гэсэн бүгдийг төлөөлж чадахгүй. Дээрээс нь эрен үе болгонд Бурхан өөрийн ажлын хэсгийг хийж өөрийн зан чанарын хэсгийг илчилсэн. Тэрээр түүнд юу байгаа, өөрийн юу болохоо бүгдийг нь илэрхийлээгүй. Тиймээс өөрийн ажлын үе шат бүрт тухайн эрен үедх өөрийн ажлыг илэрхийлэх нэрийг сонгосон байдаг. Тэр нь тухайн эрен үеийн ач холбогдлыг агуулсан тодорхой шинжтэй байдаг. Энэ бол Бурхны ажлын зарчим, нэрээ өөрчлөлтгийн гол шалтгаан байгаа юм. Эрен үе бүрдэх Бурхны нэр түүний бүрэн бүтэн байдлыг төлөөлдгүй юм бол эрен үе бүрдэх нэрнийх нь ач холбогдол юу юм бэ? Ван эгчээ, таны хүндсэн асуулт маш чухал. Бурхныг ойлгох бидэнд маш их аж тустай. Одоо тэгвэл төгс хүчит Бурхан энэ асуултын хариуг бидэнд өгсөн байна. Бүгдээрээ 1202 дугаар хуудсыг гаргана. Төгс хүчит Бурхан хэлэхдээ Йехова болоо Израильд ажиллаа явуулж байх үедээ миний авсан нэр бөгөөд энэ нь хүнийг өрөвдөж, хүнийг харааж, хүний амийг удирдах чаддаг Израильчуудын Бурхан гэсэн утгатай юм. Агуу чадлыг эзэмшсэн мэрэгэн ухаантай гэсэн утгатай. Иесус бол Имануэль бөгөөд энэ нь хайраар дүүрэн, инэрлэр дүүрэн хүнийг авардаг тахил гэсэн утгатай юм. Тэр нэгүүлслийн эрен үеийн ажлыг хийсэн. Нэгүүлслийн эрен үеийг төлөөлдөг ба удирдлагын төлөвлөгөөний нэг хэсгийг л төлөөлж чадна. Өөрөөр хэлбэл зөвхөн Йехова л Израилийн сонгогдсон хүмүүсийн Бурхан. Авраамийн Бурхан, Исаакийн Бурхан, Яаковын Бурхан, Мосегийн Бурхан. Израилийн бүх ард түмний Бурхан юм. Иймээс тухайн үеийн Израильчууд Юудэгийн овгоос бусад бүх хүмүүс Йеховаг шүтэж, түүнд тахил өргөж, сүмд тахилчин хувцас өмсөн түүнд үйлчилдэг байв. Тэдний найддаг зүйл нь Йеховагийн дахин илрэлт юм. Зөвхөн Есүс л хүн төрлөختний золин аврагч билээ. Тэр хүн төрлөختнийг нүглээс аварсан нүглийн тахил юм. Өөрөөр хэлбэл Есүсийн нэр нэгүүлслийн эрен үеэс гарч ирсэн ба нэгүүлслийн эрен үеийн золин авралын ажлын улмаас оршин тогтносон. Нэгүүлслийн эрен үеийн хүмүүст дахин төрж аврагдах боломжийг олгохын тулд Есүсийн нэр оршсон. Энэ нь бүхий л хүн төрлөختний авралын төлөөх онцгой нэр юм. Иймээс Есүсийн нэр золин авралын ажлыг төлөөлж, нэгүүлслийн эрен үеийг төлөөлдөг. Йеховагийн нэр бол хуулийг дагаж амьдарч байсан Израилийн ард түмний төлөөх онцгой нэр юм. Ажлын эрен үе бүрт үе шат болгонд миний нэр уул үндэсгүй биш. Бэлэгдлийн ач холбогдлыг агуулдаг. Нэр болгон нэг эрен үеийг төлөөлдөг. Йехова нь хуулийн эрен үеийг төлөөлдөг. Израилийн ард түмний шүтэн мөргөдөг Бурхныг хүндэтгсэн нэр юм. Есүс нь нэгүүлслийн эрен үеийг төлөөлдөг. Нэгүүлслийн 90 үед аврагдсан бүх хүмүүсийн Бурхны нэр билээ.
Хэрэв хүн эцсийн өдрүүдэд аврагч Есүсийн эрхийг бас л хүсэж Юудад төрсөн шигэ дүртээ ирнэ гэж байгаа бол түүний 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө золин авралын эрен үед зогсож цаашид урагшлан хөгжих чадваргүй болно. Цаашлаад эцсийн өдрүүд хизээч ирэхгүй байх ба эрен үе хизээч төгсөхгүй байсан. Аврагч Есүс бол хүн төрлөختнийг золин аварч нүглээс гэтлэхийн төлөө байдаг. Нэгүүлслийн эрен үедх бүх нүгэлтний төлөө би Есүс хэмээх нэрийг авсан бөгөөд хүн төрлөختнийг нийтээр нь төгсгөхдөө энэ нэртэй байхгүй. Энэ үг тун ойлгомжтой байна. Энэ үнэхэр Бурхны үг мөн үү? Надад л тийг санагдчихэв. Бурхны нэрс дотор нууц байгаа гэдэг эдгээр үгсээс тодорхой байна. Би энэ бүх хугацаанд Библийг уншиж түүний нэрийг хайж үзсэн чи доторх нууцыг ухаж ойлгоогүй байжээ. Харин өнөөдөр эднэр маш их тайлбарлалаа. Эзэн минь, энд ямар үнэн байгаа юм бэ? Ах эгч нараа, төгс үчид Бурхны үгээс бид эрен үе бүрт Бурхны авсан нэрсийн утгыг ойлголоо. Хуулийн эрен үед түүний нэрийг Яхова гэдэг байсан бөгөөд энэ нэр нь тухайн эрен үед түүний илэрхийлсэн сүр жавхланд уур хилэн, хараал болон өршөөлийг төлөөлсөн. Дараа нь Бурхан хуулийн эрен үеийн ажлыг Яхова нэрээр эхлүүлсэн. Тэрээр өөрийн хууль тушаалаар шин төрсөн хүн төрлөختнийг газар дээр удирдсан. Хүн төрлөختнийг хуулийг ёсчлон мөрдөж, өөрийн хүндлэхийг тэр тэднээс шаардсан. Ерөөл болон нэгүүлсэл нь хуулийг баримталж байгаа хэнийг ч гэсэн дагдаг. Хуулийг зөрчсөн хэн боловч чулуугаар шидүүлж өгөх ба Тэнгэрийн галд нэргүүлэх байлаа. Тиймээс хуулийн дор амьдарч байсан Израильчууд хуулиа баримталдаг өгөөд Яховагийн нэрийг сахидаг байсан. Тэд Яховагийн нэр дор хуулийн эрен үеийг дуустал хэдэн мянган жилийн турш амьдарсан юм. Хуулийн эрен үеийн төгсгөлд хүн төрлөختөн улам бүр завхарч их нүгэл үлдэх болсноор хуулийг сахих аргагүй болсон. Хуулийг зөрчснийхөө төлөө шийтгүүлэх аюултай бүхэн олон болсон тул улмаар Бурхан Есүсийн нэрээр авралын ажлыг гүйцэтгсэн. Тэрээр Бурханы хайр өршөөлийн зан чанарыг илэрхийлэн хуулийн эрен үеийг төгсгөж, нэгүүлслийн эрен үеийг эхлүүлж, хүн төрлөختөнд өгөөмөр нэгүүлслийг хайрлаж, эцэст нь хүний төлөө цовдлогдож, биднийг нүглээс маань золин аварсан. Түүнээс хойш бидний нүглийг өршөөсөн түүний нэрийг ариун хэмээн залбирч, өршөөлхийгээ түүний нэгүүлслийг эдлэхийг хүсэж эхэлсэн. Есүс хэмээх нэр нэгүүлслийн эрен үеийн хүмүүст дахин төрж аврал хүртээхийн төлөө байсан. Үүний утга учир нь хүн төрлөختнийг золин аврах нүглийн тахил байх явдал байлаа. Есүс хэмээх нэр Бурханы авралын ажлыг төлөөлдөг ба түүний өршөөл хайрыг бас төлөөлдөг. Ах эгч нараа, Бурханы аль хэдийн гүйцэлдүүлсэн ажлын хоёр үе шатнаас бид эрен үе бүр түүний нэр өөрийн гэсэн тодорхой ач холбогдолтойг харж болно. Нэр тус бүрэн тухайн эрен үедх ажил түүний илэрхийлдэг зан чанарыг төлөөлдөг. Нэгүүлслийн эрен үед эзнийг ирэхэд хэрвээ Есүс гэж нэрлээгүү Яхова гэсэн бол Бурханы ажил хуулийн эрен үед зогсох байсан. Завхарсан хүн төрлөختөн ч хизээж авралыг хүртэхгүй байсан. Эцэст нь хүн хууль зөрчснийхөө төлөө яллагдаж шийтгүүлж байсан. Эцсийн өдрүүдэд Бурханыг ирэхэд түүнийг Есүс гэсэн хэвээр байсан бол завхарсан хүн төрлөختөн гагцгүй нүглийн төлөө авралыг хүртээд Бурханы хаанчлалд орохын тулд цэвэрлэгдэж хизээч аврагдахгүй байсан. Яагад гэвэл эзэн Есүст итгэснээр уучлагддаг боловч нүгэлт чанар маань байсаар л байгаа. Байнга нүгэл үйлдэж Бурханаар бүрэн авахулаагүй байгаа. Тиймээс хүн төрлөختнийг нүглээс нь бүр мөсөн аврахын тулд Бурхан эзэн Есүсийн ажлын суурин дээр хүн төрлөختнийг ариусгаж аврах ажлынхаа өөр нэг шатыг одоо хэрэгжүүлж байна. Тэгэхээр Бурханы нэр ч өөрчлөгдөх ёстой.